Энэ одоо ястай жинхэнэ оожныг нэрхэр бэлдлээ. Энэ бол муми. Тэгэхээр бичлэг эхлэхээс өмнө та манай сувгийг дэмжин донешн өгөх боломжтой хэлмээр нь. Энэ бол одоо тэгээд Монголд хамгийн одоо шулуухан байдлаар үзэх дуртай контент бүтээгчид дэмжих арга юм уу та. Ингэснээр бид дараагийн контент бүтээх улам илүү урам зоригтой болох нэ. Баярлалаа. Эрт дээр үеийн Египтийг 1-р Сити хаан засаглаж байв. Түүний залуу хатан Анаксана мөн одоо манайхаар хааны бөө гэж хэлж болох Яматефтэй хааны араар сүүлэрдэг байж. Хаан үүнийг нэгэн өдөр олж мэдэгч тэд хамтдаа хааныг нийлэн хөнөөлөв. Хааны хамгаалагчд үүнийг удахгүй мэднэ. Анаксана мөн харин Яматефийг зүгтаалгадаг. Учир нь тэр л түүнийг үхлээс эргэн авчрах нэгэн аж. Яматеф түүний зохицыг удалгүй хулгайлж үхсдийн хот Хамунафтра руу авч яван түүнийг бараг л эргэн амьдруулах гэсэн хааны хамгаалагч түүнийг барьдаг. Яматефийн агуулууд болон Яматефийг ам дээр нь занданшуулах хийгээд түүнийг Египтийн түүхэнд хамгийн амар хараалаар хараан занданшуулнаа. Үүнээс 3000 жилийн хойно нэгэн цэргийн салаа Хамунафтра хотыг хайж ирсэн ба олсон хэдий хааны хамгаалагчдын үр удам хотыг хамгаалахаар цэргүүд рүү дайрч байна. Гэтэл өнөө салааны ахлагч нь зүхтах ба нэг нөхөр найздаа чи сая цол агчихлаа гэж байна. Энэ цол нэмсэн нөхрийг Рик О'Коннелл гэдэг бол хажуугийнх нь өлбийсэн нөхрийг Бен гинэ. Хамгаалагчд ойртоход Бенч зүхтаж Коннелл цэргүүдийн өдөртөнд тулдсан ч манай хүн хотоор зугтсаар тэгсэн өнөө Бен зангаа таниулж Коннеллыг орхиод нэг нуучанд нуугддаг. Коннелл ч цааш зугтан Спиниксийн өмнө ирэхэд хамгаалагчдын мордон үргэж элс нүүдэлж хүний царай элсэн дээр гарч хамгаалагч зугтлаа. Коннелл юу болоод байгааг харан хотоос гарахад хамгаалагчдын ахлагч түүнийг цүл залгих болно гэд явуулдаг. Үүний дараа Египтийн музей намын санг Эвелин гэх эмэгтэй нурааж байгаагаар гарах бөгөөд музейн эзэн Тренс түүнд гомдлох хийгээд бүсгүйн эцэг их музейн томоохон хандивлагчд учир ажиллаж байгаа ажээ. Яг тэр эртний Египтээ сайн мэдэн л дээ. Бас түүх соёлын. Харин түүний ах Джонатан түүнд нэгэн олсон гих эртний зүйлээ үзүүлж энэ бүхэн ихэлсэн юм. Джонатаны олсон зүйлийг захирал Теренст үзүүлэхэд энэ нь эртний 1-р Сити хааны үеийн түлхүүр бөгөөд дотроо нэгэн газрын зураг агуулсан байх нь үлгэр домгийн хот Хамунафтрагийн газрын зураг байна. Хаадын эрдэнэс энэ хотын дор байдаг гэдэг бол судлаачдын хувьд алтан ном Амунра байгаа гэдэг яриа байдаг аж. Гэхдээ энэ бол зүгээр л үлгэр домог. Хүмүүс тийшээ яваад эргэж ирдэггүй гэж Теренс тэдэнд анхааруулдаг. Манай хоёр энэ талаар цааш мэдхийг хүснэ. Тэгсэн энэ төлхөөрийг Джонатан хулгаалсан байж. Тэгээд өнөө хүн дээр чинь очийгээд Куэйтийн шоронд руу очиод уулзсан. Өнөөх нь Коннелл гарч ирж байна. Манай хүнийг газар гостуу явж байгаад энэ төлхөөрөө унгаасныг нь Джонатан авчгаач. Манай хүнээс хотын талаар асууж хаана байгаа эдрэгээд нэлээ юм шалгаалсан. Манай хүн наашаа ойрт би хэлээд өгье гэж байгаад Эвелиныг үнсчихлээ. Намайг сулал тэгээд хэлье гэж байна. Өнөөдөр түүнийг цаазлах гэж байгаа болохоор тэр дэгжилдэ. Эвелин түүний аймыг харин нөгөө 8 ажинтай 8 алцах гэсэн ч боссонгүй. Өгөж явсан газар Эвелин тэр Хамунафтра хотыг хаан байгаа гэдгийг мэднэ гэх ба 8 ачинд олсон эрдэнэсээс хөв өхөөр тохиролцсон Коннеллийн аймыг авардаг. Маргааш нь явх болгоод өнөө халтар ир маань үс цүсээ засуулаад сайхан залуу болжээ. 8 ачинд ирж тэгээд тэд бүгд замдаа гарлаа. Орон хүлэг дээр Америкуудтай танилцсан. Тэд бас Хамунафтра руу явж байгаа гэж байна. Тэднийг өмнө нь хотод очиж байсан нэг хүн замчилж байгааг нь. Тэр хүн нь өнөө хулчхаар Бен ажээ. Коннелл ч түүнтэй хүлэг дээр таарах бөгөөд миний найз Бен одоо чамайг алчхыг гэсэн хүүхдүүдийн минь бодооч гэж байна. Чи хүүхдгүй үздэй гэсэн. Үгүй яг тэгэл хүүхдтэй болно ш. Ядаж Бенийг ус руу шидэх бөгөөд нөгөө талд Эвелин Коннеллийн үнсэлтийг бодон гигүүрээд байж байсан. Өнөө хамгаалагчд хүлэгд нэвтэрчээ. Тэд түлхүүрийг авах гэж ирсэн байх ба хүлгийг шатааж харин Коннелл Эвелинг хамгаалан тэд ус руу сэрцгэнэ. Хэдий эд хогшол юмаа үлдээсэн ч тэд Америкуудыг бодвол зөв эрэг дээрээ гарчжээ. Маргааш нь манай хэд дөрвөн тэмээ аавн замдаа гарах боллоо. Тэгсэн Эвелин алчуур даав нь өмөрчгсөн. Коннелл тэр хоёр харц тулгараад амжнаа. Ингээд тэд шүнжэнгөө цөлийг туулсаар нэгэн газар Америкууд дээр наран мандахыг хүлээлээ. Нар мандаж зэрэглэлийн дундаас хот харагдахад уралдаан эхэлж буй мэд хотын зүг бүгд давхилаа. Хотод очисон даруйда малтлагууд эхлэх болоход Коннелл хөөхөн Америкуудаас хоссон багжаа Эвелин дөгөөд байгаамаас. Доош хотын буухан руу орон малтлах их газар хайж явахдаа Америкуудад таарч яднаар энэ газар малтлага хийнэ гэж маргалдаж хоёр буу шидмээ өргөд сайхан байж байсан. Эвелинний газрын цууралч шиг зүйл анзаарсан юм уу яасан. Ямар жоохон хүүхдүүд биш өөр газар очиж ухцгаая малтлаг хийгээд бууга буулгалаа. Америкууд хайгуулаа эхэлж манай хэд инээ дээрээ сэлгүүцсэн шигэ байж байсан. Нэгэн авс дээрээс нь нууж орж ирлээ. Амарч юм дөө одоо тэгээд өнөөх нь нэг түлхүүр орох хэсэгтэй байх бөгөөд өнөө түлхүүрээ хийгээд үтсэн таарад бүр нэг
бүтцсэн занданшуулсан шарил гарч иж байна. Түүний хэлбэр бүтцээс нь харахад амьдаар нь занданшуулсан байх бөгөөд ер нь эвгүй нөхрийн зандан байна гэдгийг ойлгодог. Тусдаач гэхүү Эрдэнэс инээ дээр хайж явсан 8 харин нэг ханын зурагны цоохор чимэглэлийг тонож байгаад тэрнийх нь нэг нь газар унснаа амарч түүний арьс махан завсар нэвтрэн манай хүн ёстой яхаа мэдэхгүй явсаар амиа алддаг. Америкууд ч өнөөдөр бацадтай байж нэг жижиг авсыг онгойлгоход давсны хүчил цацран 3 ажилчинг нь хайлуулжээ. Манай хэд ч тоож байгаа юм байхгүй 8 ажлыг дарсыг ууд согтсон шигээ сууж байсан. Өнөө хамгаалагчд дайрж орж ирээд хэсэг үзэлцсэний эцэст тулаан намжин маргааш ихэд тэдэнд явах боломж олгодог. Мэдээж хин ч яваагүй. Харин Америкчууд нэгэн хайрцгийг олсон. Дээрээ хайрцгийг олсон хэнийг ч тэр ангуучлах хийгээд дэлхийн ертөнцид 10 дахал түүнийг даган ирнэ гэжээ. Энгийн ажилчид болон бэйн айн гарсан бол Америкчууд тоосон ч юмгүй нээлээ. Дотор нэг хар ном байх бөгөөд судлаачийн хэлснээр энэ нь үхсдийн ном ажээ. Харин Алт хаан байна гэсэн өнөө хайрцгаа зохиход доод хэсэгт нь амтны дүрстэй алтан баримлууд гарч ирж байна. Оройн өнөө судлаач номоо нээх гэж ноцолдож байгаад нүд унагсан Эвлин нэгтэн түлхүүр хэрэгтэй гинэ. Эвлин орой болж бүгд унтлаа гэж бодоод өнөө номоо сайхан гар хулгайлж авчирсан Коннол бариад авчихлаа. Коннол ямар нэгэн зүйл болохыг сэрэмжлүүлэхэд Эвлин яавал гэж зүгээр л ном штэйгээд уншдал өнөө судлаач хорилон сэрж царцаа тэнгэр бүрхэн хотын зүг ирж байна. Бүгд л буухан руу зогтон орлоо. Тэгсэн бас дахиад махчин цохнууд дайрч манай хэд салан зогтоход Эвлин санаандгүй нууц өрөөний үүдийг нээж орчихдог. Тэгтэл өрөөнд Америкуудын нэг нүдний шилд байж байна. Тэр эргэж харсан нүд нь байхгүй байх бөгөөд харанхуугаас нэгэн арга яс гарч ирсэн нь Иматепийн зандан байх ба тэр Эвлинийг анх санаа мөн гэж дуудах хийгээд гаднаас Коннол орж ирэн нэг л үгүй сайхан чарлаж байгаад Коннол түүнийг буудан Эвлинийг аваад зогтож чаддаг. Харин Иматептэй нэг бүтлгүй нөхөр таарсан нь Бэм бөгөөд өврийнхөө сахиуснуудыг гаргаж ирэн баахан шашны номыг оролдож байгаад уншсан нэг майнаны Египтийн эртний зарцын хэл байж таарад мумигийн зарц боллоо. Харин Эвлин Коннол хоёр гарч ирэхэд хамгаалагчд ирсэн байх бөгөөд судлаач болон сохорсон 92-ыг тэд аваржээ. Тэдний ахлагчийг Ардет гэх ба тэр тэдэнд оролдох ёс үзүүлэлээр оролцсон. Одоо яаралтай буццгаа бид түүнийг зогсоохыг хичээх болно гэдэг. Манай хэд ч тэгэлгүй яах вэ гэд бүгд тэмээг ойлголоод ойрын хотод ирлээ. Манай хоёр ч ирээд хизээ язааны гэр бүл шиг Коннол хувц эдрийг баглаад чи тийшээ очихыг хүссэн. Би аваадсан. Тэгээд чи унших асгүй номыг уншиж 3000 настай мумиг сэрсэн. Одоо энэ хотоос явахгүй гэж байгаа мүү гинэ. Эвлин хэлж байгаагаар Иматепиг даган 10 хар тахал Египтийг нөмөрнөө. Үлдэж шийдэх арга зам хай гэх гээд байх юм шиг байгаа. 3000 настай муми манай хүнийг стресстүүлээгүйч эмэгтэй хүн бол өөр хэрэгжээ. Угаасаа хөлөг онгоцч маргааш явахаар хойшлогдож манай хэд бас Америкууд мөн Коннолын эртний найз Винстон нар сууж уунаа. Харин буудалд өнөө сохор Америк нэгэн түргэн мэргэн баа гэдэг уулзаж байсан. Түүний хэлмэр чинь ханху Иматеп танд нүд болон хилээ өгсөн талархаж байна. Гэхдээ түүнд одоо илүү их хэрэгтэй гинэ гэд тахал эхэлж бааранд байсан арх амтгүй болж усан ориглоор цусаар усаж байна. Коннол тэр даруй түүнийг ирсэн мэдэн Эвлин рүү явлаа. Тэр Эвлинийг олж өөрсдийгөө асуудалд орсон хэлэхэд тэнгэр нэргэж галаар бороо орж байна. Манай хэд өнөө сохорсон Америк руугаа очиход аль хэдийн хатаж хорчигоод Иматеп муми төрхөө олж эхэлжээ. Энэ удаа түүнийг бууны сум саатуулж чадахгүй бөгөөд Коннолыг хандлуу шидэж Эвлинд ч намайг өглөөс авширсанд баярлаа гэд үнсэтгэлээ. Тэгсэн нэг Кошко төгөлдөр хууран дээр явж байх ба мумич сүнс алдах шахам айгаад зугтлаа. Үүний дараа Иматепийн талаар илүү тодорхой мэдхийн тулд өнөө музейн захирал Теренс дээр очсон. Өнөө хамгаалагчдын ахлах Ардет бас байж байна. Теренс захирал өнөө хамгаалагчдын үр удам ажээ. Тэгээд манай хэдэд Иматеп болон Анаг Санамоны бүтлгүй хайрын түүхийг ярьж өгөх бөгөөд Анаг Санамоныг сэргээх гэж байгаа бөгөөд үүнд нь өргөх тахлаар Эвлинийг сонгосон гэдгийг ойлгодог. Бас эхний ээлжинд муми өнөө авдрыг онгойлгосон хүмүүсийн биеийг аван бүрэн төрхөө олох хийгээд тэр хүртэл муурнаас айхаж учир нь муур бол доод ертөнцийн хамгаалагч юм. Үүнтэй зэрэгцэн нар хертэж түүний хүч өсөж байгааг хардаг. Иймээс өнөө авдрыг нээсэн нөхдүүдийг хамгаалахар боллоо. Үлдсэн хоёр Америк жахуу тэдэнтэй хамт байгаа бол өнөө судлаач хар номыг аваад явчихж Коннол тэр нөхрийг олж ирэхээр явах болоход Эвлин хамт явна гэсэн юугээл дахлын ургаа алдахыг хүсэв. Өрөөнд нь хийж түгжээд Америкууд түлхүүрийг нөгч үлдээгээд Джонатантай хамт өнөө судлаачийн гэр рүү явлаа. Манай хоёр судлаачийн гэрт ирсэн өнөө Бэний гэрийг нь ухуулж байх бөгөөд Коннолч барьж авч сэнсэнд тулгаад юу хийж байгааг нь асуухад тэр мумигийн тушаалаараа өнөө үхсдийн номыг хайж байгаа ажээ. Тэгсгэж байгаад манер Коннолоос зугтаж харин гудамд олон хүмүүс цугласан байхыг харсан муми судлаачийг арай төрүүлээд олчихжээ. Тэгээд бараг арьс эдрэн тогтсон гар царцаа болж агаар
нарт хийсэд Эвлин рүү явчихлаа. Хоёр Америкч санаа зовсон юмгүй гарууд нэг нь виски авах гээд явж өнөөх нь буугаараа тоглож байсан гэнт салхитэгдэн мань хүнийг агаар дээр зооглоод хаялаа. Цааш нь элс болж Эвлиний өрөө рүү ороод унтаж байсан мань хүнийг үнсэд сэрээхэд 3000 жил болсон ч өнөө мэдрэмжээ алдаагүй болол та. Эвлин сэрж айн зовтог гэхэд Коннелл гаднаас орж ирэн авчирсан муураараа хамгаалan түүнийг явууллаа. Үүний дараа тэд музей рүү явах ба Эвлиний үзэж байгаагаар хар ном өглөөс хэн нэгэн авчирдаг бол алтан ном буцаадаг байх гээд алтан номны байршлыг олохын тулд эртний ханын бичээсийг шалгахаар иржээ. Харин Имхотепийн хүч улам бүрхсээр энгийн ард иргэдийг бооло болгон хагас зомби гарууд музейн зүг ирж байдаг. Джонатан ч төрүүлж гарч өнөөдөр дунд зомби болж жүжиглэн машина авдаг бол зомби нарыг орж ирэхдээ зэрэгцэн ханын бичээсийг тайлж алтан ном хааны бунхан дах Спиниксийн дор байгааг мэдэж авдаг. Ингээд манай хэд арай гэж музейгээс гарын зугтагч өнөө ганц үлдсэн Америк баригдаж Имхотеп бүрэн дөрхөө олдог. Манай хэд хэдийн музейгээс гарч чадсан шидэнд зүхтах боломж олдсонгүй. Баахан зомби нөхдүүд бүчлэн аваад Имхотеп ирэхэд арга буюу Эвелин намайг авч явж болно. Гэхдээ бусдын минь амьд үлдээвэл гинэ. Коннелл ч тийм юм байхгүй эдрэгэд ер нь сэтгэл алдарсан болохоор өгөхгүй гэсэн ардиэт бид нар дараа түүнийг аврах болно. Одоо өөрсдийгөө авръя гэд Имхотеп Эвелинийг аваад явлаа. Тэгсэн Имхотеп явахдаа ичгчүүгүй тэднийг аал гинэ. Захирал Теренс цаг ожиж амиа золон манай хэд таран шанаар зүхтлаа. Тэд хотоос гарч өнөө бааран таардаг Уинстны гэртээ очих бөгөөд дайнаас хойш адлын явдлаар цангасан хөгшин Германы эдийг хамуун автороор хүргэж өгөхөр болдог. За ингээд жижиг онгоцсныхоо хоёр талд ардиэт болон Джонатан хоёрыг далавчанд нь хүлээд цөлийг тууллаа. Тэд цөлд өмнө гараагүй том шуургыг харах бөгөөд энэ дундаас Бен Эвлин хоёр нар хаягдан гарч ирнэ. Тэгээд өнөө шуургач нь Имхотеп болон хувраа тэхүү Имхотеп шуурга болон хувирсан байсан гэхүү. Ямар тач тэр элсээр дахин шуурга бүтээн өнөөхөө удирдаад манай хэд рүү дайрлаа. За яг дууслаа гэсэн газар Эвлин Имхотепийг барьж авч үнсэн анхаарлыг нь сарниулж шуургыг буулгасан ч нөгөө хэд маань цөлийн элс мөргөн онголдлоо. За дундуур нь ёстой хурдан ганцхан зарын чанартай зүйл хэлчихье. Энэ сарын 8-наас Улаанбаатар олон улсын кино фестивал эхэлж байгаа бөгөөд 7 хоног үргэлжилдэг санагдаж байна. Та хэрвээ үнэхээр кино сонирхогч бол тийм ээ шимтэн үздэг хүн бол нэг кинод ядаж заавал үзээрэй гэж хэлээ. Тэгээд баярлаа. Эвлин тэднийг өгсөн гэж бодогч манай хэд давгүй газардаж харин Уинстон л хөргийн нас оржтэй. Тэд цааш явсаар хотод ирж бунхан руу орох гар цохож байгаа. Джонатны арьс махан завсаар махчин цохорж өнөөг нь Коннелл ухаж гаргаад буудаж энэ чимээ Имхотепт хүрэх бөгөөд тэр өөрийн дагуулуудаа сэрэн тэдэн лүү явууллаа. Манай хэд ч бунхан руу орохдоо хаадын эрдэнсийг агуулсан агууваар нь дамжин орсон байна. Цэлэсэн их алтны цаанаас Имхотепийн дагуулууд гарч ирэн манай хэд үзэлцсээр хааны бунхан руу орж ардиэд Имхотепийг устгаж найзуудыгаа авраарай гэд муумын нартай нүцгэн гараараа тулдан үлдэх хооронд манай хоёр алтан номыг олон цааш тахилын дахин руу орлоо. Имхотеп байл эдийн анаг санамууны зандан гарган тахилаа эхлүүлэх гээд Тамаас түүний сүнсийг эргэн авчирчээ. Тэгээд яг Эвелинийг өргөх гэсэн Джонатан би намайг олчихлоо. Гэхдээ түлхүүр нь байхгүй гэж савсгансан юм орилж гарч ирэн Имхотепийн анхаарлыг татах бөгөөд өнөө түлхүүр нь Имхотепийн ингэрт байгаа гинэ. Энэ хооронд Коннелл нэг хөшөөний сэлмийг хусаад дагуулуудыг нь ястай нь хойлоод нэг юм Эвелинийг аварсан. Джонатан номын нүүрэн дээрх тариныг уншиж хааны хамгаалагчдыг сэрээчлээ. Хамгаалагчдыг захирахын тулд номын хавцас дээрх тариныг тэр чигт нь уншиж дуусгах хэрэгтэй гэх ба энэ хооронд Коннелл тэднийрийн учрыг олж байх хэрэгтэй болов. Манай хүнч хонглоор тэднээс зугтан явсаар нэг нэгээр нь устгаж яваад бараг бүслүүлээд үхтгийн даваан дээр Джонатан таринаа дуусгаж хамгаалагчдыг зогсоон харин Эвелинийг алах гээд хөөж байсан анаг санаа мууныг хөнөө гэж тушаан Имхотеп өөрийн хайраа хоёр дахь удаага алдлаа. Яатсан зовлонтой амьдрал бай. Тэр хэлгэнсэндээ Джонатан алах гэтэл ардаас нь Коннелл орж ирэн түүний гарыг таслаа. Азар Джонатан өнөө түлхүүрийг өврөөс нь суйлчгаж. Тэгээд Эвелин дээр зогтон очиж энэ хооронд Коннелл ёстой Имхотепийн шалны альчуур болж анхаарлын татаж. Харин нэг юм Эвелин тариныг олон шившиж морь өлгөсөн хамгаалагчд гарч ирэн түүний сүнсийг аваад явлаа. Гэсэн хэдий Имхотеп өгсөнгүй. Харин тэр уурлан дайрахад Коннелл сэлмээ зоосон цус урсаж байна. Шившлэг түүний мөнх амьдралыг авч. Тэр хүүхдээ үхэл бол зөвхөн эхлэл гэдэг. Ингээд цаахан төгсгөлд өгөж байна гэсэн нөгөө талд өнөө Бэний хааны сангаас эрдэнэс тууж яваад бунхан нураах эрдний хөшөөргөн дээр алтаа тавьчихдаг. Ингээд бунхны хаалгууд хаагдаж эхэлж манай хэд алттай бунхнаар дамжин явсаар гарч амжигч амиа Бэний амжилгүй үлдээд махчин цохны хоол болон тэнгэрт нисвэ. Ингээд 3000 жил орсон Хамановтра хот сүрч манай хэд амьд үлдлээ. Гадаа харин тэднийг адир хүлээж байх ба тэдэнд баярлснаа илэрхийлэн цөлийн зүг явлаа.
Энэ хоёр маань сэтгэлээ нээлцэж авалцж хагаад жанжан болж алтаа аваагүй Жонатанаас бусд нь зохих төсөглөө хүртлээ. Гэхдээ зүгээр дээ. Шуналтай байны өмнө нь аль хэдийн алт зөөгөө тэмээнд очичихсан. Манай хэд унаад явснаар кино дуустдаг. За мэдээж дараагийн ангийг ярилцахыг хүсвэл ямар нэгэн комент бичээрэй. Тэгээд бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл та донешн өгөх боломжтой гэлмээр байна. Ингэснээр би дараагийн бичлэгээ оруулахад илүү хурдан нөлөөлөл үзүүлж байгаа юм ба да. Тий. Баярлалаа.